Окей, за дахиад сайн уу? Би өнөөдөр Marvel Studios Celebrities the Movie гэдэг Marvel-ийн YouTube дээр юу гаргасан бэлээ. Тэгээд бичлэг гаргацсан. Би бас энийг контент болгож хийх гээд ерөөсөө үзээгүй. Зөвхөн видеог нь бас дахиад яг л адилхан мартахгүй тулд Facebook дээр share хийсэн байсан. Тэгээд одоо бүгдээрээ энийг үзцгээ яг юу байгааг би бол сайн мэдэхгүй. Ихэнх хүмүүс болохоор Eternals байлаа гэдээ надад тэгсэн. Гэтэ би үзээг байгаа. Тэгээд яг одоо бүгдээрээ үзцгээ. Яа. Бүр 3 минут 10 секундын бичлэг байсан. Nice. I love being with people. It's the most incredible thing in the world. Stanley шүү дээ. What are you doing? Oh, this is nice. Энэ амар гоё хэсэгтэй. That world may change and evolve. But the one thing that will never change, we're all part of one big family. We got a space. Groot. To get the lost in the story. That man next to you, he's your brother. That woman over Chadwick there, Boseman. she's your sister. Higher, further, faster, baby. That's right. Feel connected. We're all part of one Dang. universe Wakanda. that moves ever upward and onward to greater glory. To share moments. We will remember forever. On your left. Яа, энэ атмосфер бүр амар тий. Солонгост гэхдээ ийм гоё атмосферт үзээгүй. Монгол бусад орнуудад бол амар гоё атмосферт үзэл. Яг энэ хэсэг бол assemble гэж хэлдэг. Тэр хүмүүс бүр орилоо. Одоо хүртэл ингээ goosebumps шар ус босч шít. Black Widow 7 сард гарах гэж байгаа. Трейлерүүд дээр ерөөсө гарч байгаа үгүй шүү дээ. But I'm done running from my past. We have unfinished business. Who's we? Окей, Black Widow 7 сар 9. Shang-Chi 9 сард. Оо. 9 сарын 3-нд When you Eternals. fight for us. Damn. 11 сарын 5. What the future brings. Changed everything. We will both Spider-Man No Way Home 12 сар Doctor Strange Multiverse of the Madness 3 сарын 25 Thunder Love Wakanda Forever Oh my god The Marvels 11 сар Ant-Man and Wasp 23 Okay Guardians of the Galaxy Volume 3 5 сар 23 оны 5 сар and Fantastic 4 See you at the movies. Wow. Okay. Big surprise. Whoa. Welcome back to New Rockstars. I'm Eric Bot. Whoa. Ерөнхийдөө бол энэ трейлерээр юу гарах гэж байна вэ гэхээр PS4 буюу 2021, 22, 23 онд гарах кинонуудынхаа тайтлуудыг дээрээс нь бас жоохон тийз хэсгүүдийг гаргалаа. Гэхдээ яг энэ дээр юу байсан бэ гэхээр 11 онд гарах 11 гинэ 21 онд гарах кинонууд болох The Black Widow and The Shang-Chi, The Legend of the Ten Rings and Eternals 11 сарын 3 байсан ба. 11 сарын хэдэн байсан бэ? Eternals-ийн сая жоохон хэсэг моментууд амар гоё байлаа. Angelina Jolie бүр ингээд нэг юм сэлэн барьцсан яг ингэж орж ирээ. Тэр хэсэг бол бас that's sick. Damn. Eternals-ийн талаар ерөнхийдөө бол ямар нэгэн мэдээлэл гараагүйсэн зөвхөн кастууд зарлагдсан л байсан болохоос ямар нэгэн постэр ч юм уу те. Тэгэд teaser трейлер гараагүйсэн. Энэ дээр бас
хэдхэн секунд сая бараг 4-5 секундын Eternals-ийн хэсэг гарсан. Тэгээд энэ бол үнэхээр гайхалтай байлаа. Тэгээд мэдээж 12 сард Spider-Man No Way Home байгаа. Тэгээд тэрний дараа Doctor Strange сая бол маш богино хугацаанд амар их олон мэдээлэл өгч. Дээрээс нь Marvel өчигдөр бас гаргацсан байсан The Loki-гийн бас нэг хэсэг гарцсан байлаа. За хэдүүлээс энийг үзье заяа. Hi. Hello, it's me. It's Tom. Look, I'm sorry to interrupt. I've noticed that in these long superhero montages, Loki tends to get, a bit Tom left out, Hiddleston амар гоё even болоод though тий. arguably he's incredibly heroic himself. Cunning, charming. I could go on, but maybe why don't I just prove it to you? Wednesdays are the new Fridays. Хугацаага наашлуулсан шүү дээ. Okay, that's interesting. Hey, video creators, with Envato Elements, За, Loki маань хугацаагаа наашлуулсан байна. За, тэгээ Marvel Studio 21 оноос 23 оны хооронд гаргах Phase 4 буюу одоо энэ шинэ кинонууд гарна тийм. Энэ дээрээс бас юу ярих юм бол за Eternals дээр шинэ баатрууд байгаа. Тэгээд Eternals-ыг трейлер гарсныхаа дараа би та нарт хэлсэн. Шинэ дөрүүдийн танилцуулгыг би та нарт ер нь Eternals гэж яг юу юм бэ гэдэг талаарх мэдээллийг бэлдэж байгаа. За мөн дээрээс нь Spider-Man No Way Home бол ерөнхийдөө бол бас одоо Wanda гэхээс илүүтэйгээр Doctor Strange Multiverse of the Madness кинотой ерөнхийдөө шууд холбогдохоор байгаа. Яагаад тэгэхээр тэрэн дээр Spider-Man дээр Doctor Strange халт гараад өнгөрнө. Тэгэхээр Multiverse of the Madness гэхэлэр та нар бүгд ерөнхийдөө ойлгож байгаа. Миний бодож байгаа таамаглалаар бол ерөнхийдөө өмнө гарч исэн хоёр Spider-Man-ууд бүгд гарч ирнэ. Тэгээд бүгд ч ихтэй хоёр Spider-Man байгаа л да. Тэгээд дээрэс нь Professor Octopus байгаа. За тэгээд Electro байгаа. Өөр бас нэлээд амар олон эсрэг дүрүүд байгаа. Spider-Man амар сонирхолтой байгаа. Тэгээд трейлер цацагдахыг аяг хүлээж байгаа. За мөн дээрээс Multi of the Madness ерөнхийдөө Scarlet Witch буюу Elizabeth Olsen нэгэн ярихтай болохоор нэлээд dark horror төрлийн жанр оруулсан байгаа гэж хэлсэн. Тэгэхээр бас жоохон аимшигын тал руу гоож магадгүй бах. Тэгээд бас амар сонирхолтой санагдаж байна. Тэгээд энэний дараачаас нь болохоор Thor Thunder Love кино байгаа. Тэгээд энэ кинон дээр бас маш олон гайхалтай жүжигчид кастуудаар орсон байлаа. Тэгээд бүгднийг нь ерөнхийдөө трейлер төхүүлээд ярилцсан дээр баг. Яг одоо бол би энэчнээс зүгээр магадлал дэвшүүлээд ингээд ярих нь надад жоохон утгагүй санагдаж байгаа. Тэгээд үзэж байгаа хүмүүс ч гэсэн тийм байгаа. Тэгээд би энд шал бодлоо таамаг дэвшүүлээд байдаг. Тэгээд ерөнхийдөө бол сүүл үед энийг амар их анзаараад байгаа л да. Би ч гэлтгүй ерөнхийдөө YouTube-ийн контентууд дээр хүмүүс ерөнхийдөө гарах гэж байгаа кинон дээр хит илүү их одоо өндөр хүлээлт тавиад тий. Дээрээс нь хит илүү их таамаг дэвшүүлснээрээ гарч байгаа киногоо яг тухайн үедээ үзэх моменттой сэтгэл санааны хувьд ерөнхийдөө жоохон доошоогоо байдаг. Яагаад тэгэхээр тэр хүн өөрийнхөө бодсноороо тэр хүлээлтээ өөр амар илүү өндөр тавьсан. Тэгээд маш олон магадлал дэвшүүлсэн байсан болохоор кинон дээр тэр зүйлүүд гараагүй болохоор жоохон сэтгэл дундуур байдаг. Тийм болохоор би аль болох сэтгэл таамаглал дэвшүүлэлгүйгээр жоохон факттай тэгээд трейлер дээрээс нь үндэслэлтэйгээр ерөнхийдөө ингэж яриа гэж бодсон маа. Тэгээд Marvel Studio-гийн сая хэдүүлээ 2 бичлэг үзлээ. Хоёул маш их таалагдлаа. Loki маань 6 сарын 9 байсан бол наашилсан байна. 2-3 өдрөөр наашилсан байсан. 6 сарын 9-нд гарахаар болсон. Тэгээд Marvel-ийн 3 одоо ирэх 21, 22, 23 онд гарах кинонуудын тайтлуудыг харлаа. Marvel-ийн Miss Marvel-ийн одоо 2 дугаар анги гарна. Тэрэн дээр дээрээс нэмэгдээд Miss Marvel дээр Captain Marvel дээр нэмэгдээд би сая Miss Marvel гэж хэлсэн нөө. Captain Marvel дээр нэмэгдээд Miss Marvel нэмэгдэж орж ирэн. Тэгээд which is interesting энэ амар сонирхолтой. Тэгээд өнөөдрийн бичлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд та бүхэн таалагдсан бол like, share, comment, subscribe дахиад битгий мартаарай. Тэгээд дараагийн дугаар уулзлаа. Түр баярлалаа.